Сайн уу? Тийм бичлэг хийж байна. Одоо би та нарт яаж хийх юм заяа. Бичлэг хийж байгаа гэхдээ ингээд дандаа iPhone дээр болж болно шүү дээ. Ингээд бичлэг хийдэг юм даа. Одоо харин Samsung дээр яаж хийх би та нарт зааж өгнө заяа. За та эхлээд Samsung руу ороод Play Store руу ороод тэгээд айлгандаа mobile screen recorder гэдээрээ хэрэг татаад язаа би бол татсан. Ингээд татсан орно заяа. За одоо ингээд орохоныг сони юм байгаа. Тэнтэй дараад та бишээ ингэ заяа. Таны тэр одоо энэ мобиц гэдэг юм байгаас тээ. Инлогоо орно заяа. Одоо би ингээд сая бичлэг хийсэн л та. Тэгээд бичлэгээ ингээд хийж олдно. Тэгээ харин та яаж бичлэгээ яаж болох вэ гэхээр эндээ таныг өөрөө чинь сэдвүүслэгөө явуулах гэхээр та очино. Тэгээд сэдвүүслэг явах таны апнууд байгаа. Та тэр зүгээр мобицэн гэдэг апа идэвхжүүлээд тэгээд бичлэгээ хийж болно. Тэгээд бичлэгээ хийгээд яаж бичлэгээ YouTube руугаа явуулж болох вэ гэхээр ийм зааж. Яг ч гоцоод байгаа юм ба. Одоо энэгээс энэгаа энэ дээрээ дарна тий. Агуу дарахгүй бэж буруу мэдчих. Бэж. Ингэн заяа. Тэг орно штэ. Агуу ингэж хийхгүй. Та тэгээд тэр бичлэгээ хийж за одоо тэрний боркюм дээр яатсан байгаа штэ. Тэрээга ингээд тогсоогоо таны бичлэг яа. Та тэгээ YouTube руу ороод нөгөө бичлэгээ ийдэн штэ. Тэндээ дараа та бичлэгээ шууд оруулчихна. Тийм боркюм дээр царайгаа харуулна. Одоо би ингээд царайгаа харуулж байна. Тий. Одоо ингээд царайгаа харуулсан. Царайгаа байлуулсан байна. Тий. За одоо ингээд та ингээд бичлэг хийж олно. За тэгээд бичлэг минь энэ бол тань маш их баярлалаа. Лайк болон сабаа дараарай. За баяртай.